нацаг амар эвгүй ингээд хилдэг заяа. Тэр нь болохоор залуучууд ингээд өнгөрсөн хэд хоногт энэ талбай дээр ингээд нэг эвгүй үйл явдалд ингээд оролцсон. Үзэгчд нь ингээд бүр ингээд амар ингээд бүү гэл амар бүүлж мүлээл заяа. Яг тэр аюулслаг монголчуудын тайзан дээр ингээд комеди хийнгүүд ерөөсө хүмүүс нь ингээд ойлгодгүй гэдэг нь амар харагддаг. Дуучин болдын амьдралаас тийм дартан байгаагүй. Ээж нь ингээд амралтнаас ингээд ирсэн чинь гэр нь ингээд амар гоё болсон. Тэгэл ээж нь бүр ямар гоё ингээд бүр ингээд амар баярлж ингээд хүлээж авч исэн. Хай манаха та нартайгаа бүр цоошин бичлэгээр уулзаж байна. За энэ удаагийнхаа бичлэгээр хэдүүлээ Тэнгисийн ирэг дээр 24/7 шоуныхаа төгсгөлийн 2 дугаарыг яриаггүй байгаа. Тэр хоёроо яриад тэгээд бас урд нь болохоор эмэгтэй панелистуудын талаар бичлэг оруулж исэн. За энэ нь болохоор эрэгтэй панелистуудын талаарх мэдээллийг хүргэсэн ийм бичлэгээ хийж байна. За тэгээд хэдүүлээ шууд бичлэг рүүгээ орцгоё. За та дээгээс тэр дугааруудаа үзсэн байх гэж бодож байна. За тэгээд миний бодлоор болохоор сүүлийн 3 дугаар нь жоохон уйдгартай болчихсон юм шиг санагдсан. За яг сүүлийн 4 дахь дугаар дээр болохоор яг өмнөх ингээд оролцогч нараа хасаад нэг юм хүмүүс ингээд бас гайхшруулсан юм болж исэн штэ. Тэгээд яг сүүлийн 3 дугаар дээр бас нэвтрүүлгийн багийн зүгээс нэг тийм гой өвөрмөц юм байх болов гэсэн чинь ерөөсөө тийм зүйл байхгүйгээр шууд ингэж явсараа дууссан. За тэгээд яг хамгийн сүүлийн дугаар дээр болохоор нэг юм сонголт исэн шүү дээ. Хайрыг сонгох уу эсвэл мөнгө сонгох уу гэдэг тийм сонголт исэн. За тэгсэн чи яг золоо нацаг хоёрох дээр яг тэр момент нь яг бид бүгдийг бол гайхшруулсан тий. Тэр нь болохоор нэг золоогийн хайр гэдэг нэг юм бариуллынхаа нөгөө талд нь мөнгө гэд харагдчихсэн нь яг нацаг ингэж мөнгө гэд өргөж байгаа юм шиг харагдаад тэр нь бол яалчгүй бид бүгдийг бол гайхшруулсан байгаа. Тэрэн дээр нь болохоор панелистуудыг хүртэл гайхшруулсан байгаа. За тэгээд ялангуяа яг ингэж өргөжих явцад нь нацгийн царай бүр өөрөө бүр ингэж амар царай гараад ирсэн тий. За нэг тийм үйл явдлууд бол болсон. Таад манаас үтсэн байх. За тэгээд одоо болохоор бас нацаг залуу хоёр ямар нэг холбоотой байж бас магадгүй мөлий. Яагаад гэсэн чинь яг сүүлд болохоор Трей Тод нацаг залуу гэдэг яг дөрвөлээ буюу хоёр хосоороо нэг тийм тоглолт үтсэн байсан. За бас нацаг залуу хоёр бас нэг стори оруулсан чинь яг нэг газар дээр тий ингээд ээлжлээд нэг стори оруулчихсан байсан. Тэгээд тэр нь болохоор яг нэг газар байгааг бол илтгэж хийсэн. За тэгээд нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаар болохоор оролцогчдод маань бүгдээрээ нийлээд үтсэн байсан. За тэгээд эхлээд болохоор нэг юм террас дээр те бүгдээр ингээд хоол мол хийж идэл нэг юм цагийг маш зугаатай өнгөрүүлж байгаа дүр зураг бол харагдсан. За тэгээд дараа нь болохоор бүгдээрээ нэг юм том өрөөнд орсон. Том дэлгэцээр яг хамгийн сүүлийнхаа дугаарыг үзэж байгаа тэр моментыг бол хэдүүлээ бол бас сошиал дээр нэлээд харсан. За ялангуяа хэдүүл болохоор өөрийнхөө стори дээр ингээд гарч байгаа одоо үйл явдал болгоно ингээд яг холбогдогч хүнтэй гэх юм уу ингээд меншн хийгээл маш их сториг бол оруулсан байгаа. Fucked up. Мэчэ хаяа эмошан дурсаж батигдаад миний хамт сүүлийн дугаар За тэгээд зөвхөн оролцогчд маань үзээгүй нөө нэвтрүүлгийн багийнхан ч гэсэн бөөнөр хамт үзсэн юм бэлээ. За тэгээд яг хэдүүлээ маш их сториг оруулаад за бас нэвтрүүлгийн зүгээс юм тавилтууд байдаг. За бас одоо болохоор уринтай ямар нэгэн хайр дурлалын талаар ямар нэгэн холбоо байхгүй гэдгийг бол стори дээр бол илэрхийлсэн байлээ. Надад бас хамгийн сүүлийн дээр нөгөө нэг дугаарын төгсгөлт болохоор нөгөө арын албаны хүмүүсийн бичлэгүүд ингээ гарч ирчтэй. Тэрийг харахад бас үнэхээр гой санагдчихсан. Яагаад тэгэхээр одоо ингээл камер дээр ингээл оролцогчд маань л харагдаад байгаа болохоос биш арт нь бүр ямар олон хүн бэдэн ямар одоо тийм баг ямар лаг ажилтын гэдгийг хүртэл харуулж исэн. Энэ бичлэгээ YouTube руу оруулсан чинь зохиогч эрэхтэй дуу байна гэдэг болохоор энэ дууг нь хаачихсан шүү манайхаа. За бас энэ дээр нэг юм анзаарсан зүйл нь болохоор одоо яг тавилттай гэх юм уу одоо ингээл яг би ингээл хөтлөл явж байгаа ингээд дүр зураг бидэн штэ тэгсэн чинь яг тэрийг тэр арын албаны хүмүүс нь яг ингээл хөтлөл яг ингэж алах гэж байгаа юм шиг ингээд бас харуулдаг байгаа. Ер нь ингээд харахад маш олон зүйл ингээд тавилттай гэдэг нь бол харагдаж байна. Яг нэвтрүүлэг дээрээ хасагдсан хүмүүс энэ оролцогчдоо тэрхгүйгээр шууд вэлэг орох гэж тэгдэж штэ эзэн чинь энэ дээр ингээд хасагдсан хүмүүс ингээд нөгөөдөө ингээд тэрж байгаа нь бол харагдсан байгаа. За тэгээд нэвтрүүлгийн тухайд гэх юм бол бид бүгдийг одоо үзэх юмтай байлгасан маш гоё байгалыг тэгээд маш гоё хөгжөөнд тоглоомуудыг бас харуулсан. Тэгээд намаач гэсэн ингээд ярих юмтай байлгасан энэ одоо гоё уран бүтээлийг хийсэн Централ хэлний эзэхэндээ баярлалаа гэдгийг бол хэлмээр байна.
За тэгээд ингээд энэ одоо 2 дахь удаагийн сизон бол ингэж дуслаа. Дараа дахиж сизон хийгдэх юм уу, хийгдэхгүй юм уу мэдгүй хэдүүлээ бас харж ий. Нэвтрүүлэг дууссан хэдий ч оролцогчдын маань одоо энэ дуулаа шууган бол ерөөсөө дуусаагүй байгаа. За энэ талаарх мэдээлэлээ та хэдтэйгээ хуваалцъя. За миний хамгийн ихэнд ярих юм болохоор Мичи байгаа. За яг одоо нэвтрүүлгийн оролцогч нараас яг одоо хүртэл ингээд хамгийн төвтэй явж байгаа хүн бол Мичи юм болов уу гэж харагдаад байгаа. За тэрээр маш олон брэндүүдтэй бол хамтарсан байлээ. За эхлэл брэнд, за бас хувцсны хит хитэн брэндтэй бас хамтарсан байсан. Хүүхдийн баярыг ухтаад Reels уралдаан зарласан юм байна. За тэрээр бас өөрийнхөө YouTube сувгийг нэгээд бас юм контент бас хийж эхэлсэн байлээ. За та хэд маань ч гэсэн харсан байх. За тэгээд миний хувьд болохоор яг оролцогч нараас хамгийн ихнээс ингээд дэмжижсэн хүн бол угаасаа Мичи байгаа. Тэгээд ялцчихгүй хамгийн ихний хаслаар бол хасагдсан. Гэтээ би одоо хүртэл ингээд Instagram дээр дагдаг дуртай хിവэрэ байгаа. За дараагийн маш том дуйлан шуугааны эзэн бол Амра байгаа. За яг сүүлийн 2-3 хоногт бол Амрагийн талаар сошиал дээр маш их яригдаад байгаа. За тэрний үе гэхэлэр Амра өөрийнхөө Instagram хаяг дээрээ одоо нэг юм эрэхтэйтэй ингээд нэг тврээд үнсэж байгаа нэг тийм рилийг бол оруулсан. За тэгсэн чинь тэр нь ингээд хандлт аваад ингээд хэлжсэн чинь одоо яг хүмүүс нөгөө нэг тэнгисийн ирэг дээрээс хайр олоогүй мөртлөө Монголоос оллоо молоо гэл ингээд хандлт аваад хэлжсэн чинь яг нэг эмэгтэй өөрийнхөө Instagram-ын бас story дээрээ Амрагийн талаар бол бичээд гараад ирсэн. За тэр нь юу гэсэн байсан бэ гэх юм бол Амра ингээд өмнөх X-тэйгээ 4 жил үерхсэн. За тэгсэн чинь тэр X-ээ яг найзтай гэр бүлийн ингээ найзууд байсан гэж байгаа. За тэгсэн чинь яг тэр гэр бүлийн одоо тэр найзуудынхан тэр эрэгтэй нь болохоор эхнэр хүүхэдтэй хүн байгаад гэсэн чинь Амра яг тэр залуутай ингээд хосын холбоотой болцсон гэсэн стори бол байсан. Сториг оруулсан эмэгтэй нь болохоор тэр залуугийнх нь эхнэр гэж аахгүй. За тэгээд одоо ингээд хүүхэд бит хоёрыг ингээд орхиод ерөөсө уцаа авахгүй гэрээсээ ингээд төр гарч алга болоод явсан нь ингээд Амраатай ингээд явж штэ гэдэг байдлаар тэр сторигоо оруулчихсан байсан. За тэгсэн чинь Амраа уртаас нь болохоор яг ингэж рилэр ч юм уу те эсвэл постор ч юм уу ямар нэгэн тайлбар хийгээгүй. Гэхдээ бас л стори оруулсан байсан. За тэр нь болохоор энэ бол ингээд гүтгэлэг тэгээд нэр төрөө сэргэнэ гэсэн сториг бол оруулсан. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь бас зөрүүлээд энэ бол гүтгэлэг биш ээ. Яг бодит байсан байдал нь энэ SMA гэдэг сториг бол бас оруулсан байгаа. Гол нь Амраа тэрийг болохоор нөгөө рилээр оруулсан байсан гэсэн шүү дээ тий. Тэгээд тэр рилээ оруулахдаа болохоор нөгөө эмэгтэйг блоклчихсан байсан гэж аахгүй. Ингээд блоклцсан байсан чинь ийм утга учиртай байжээ гэж тэрийг бол бичсэн байсан. За тэгээд Амраа эцэст нь тэр рилээ бол устгасан байлээ. Одоо ерөөсөө тэр рилийг бол ингээд Амрагийн хаяг дээрээс бол үзэх боломжгүй. За дараагийн ярих сэдв нь болохоор сая өнгөрсөн хагас өдөр марафон буюу автомашингүй өдөр бол болсон. За тэгээд трей нацаг хоёроо аль дээр л энэ жилийн марафонд орноо бэлтэж байгаа гэж сошиал дээр л ингээд хэлжсэн шүү дээ. Тэгсэн чинь яг тэр хэлсэн ясараа трей нацаг за бас Цэтүлэ 3 бол марафонд орж гүйцгэсэн байлээ. За тэгээд трей нацаг хоёр болохоор бүр медаль авсан байсан. За тэгэл тэр хэд ингээд барианда оронгуудаа л нөгөө нэг сайтынхан сэтгүүлч нар очиод яриа мараа аваад тиймхүү процесс бол явсан байсан. За тэгэд манай Цэтүлэ угаасаа нэг өөрөө нэвтрүүлэгт орохдоо ч хэлчихсэн шүү дээ. Энэ ам угаасаа болтгүй маа гэд. Тэгээд ингээд яг тэр нөгөө нэг яриа өгсөн бичлэгийг ингээд үзэнгүүт бас ингээд энэ яаж яриад байгаа гэж боддохоор бол байсан. Тэгээд нөгөө нэг сэтгүүлч нь болохоор ингээд асууж байгаа байхгүй юу? Та ингээд өнгөрсөн жилийнхаа одоо ингээд гүйсэн километрийг ингээд ахиулж чадлаа гэд ингээд асуусан чинь тэгээд юу гэж гэр бүр ингээд амар эвгүй хэлдэг заяа. Тэг угаасаа л уг хүн угаасаа өөрөө тийм хүн юм шиг байгаа. Тэгтээ яг ингээд мэдгүй хүн үзэл бас жаахан эвгүй сонсогдохоор. Батар марафоны 21 км-т оролцсон Сагсан бөмбөгийн тамирчин Цэлмэг. За өнөөдрийн бол дүрээр Spider-Man-ы дүрээр оролцжээ. За өнөөдрийн сэтгэл ямар байв? 21 км-т гүйхэд ямар? Хэцүү байлаа. Ер нь дундаа нэлээд удаан амарч бараг алхасаар агаад орж ирлээ. Батар марафоны 42 км-т оролцсон Сагсан бөмбөгийн тамирчин Цэлмэг буюу Цэтүлэтэй уулзаад байна. Цэлмэгчтэй зүг. За. Тэгээ өнгөрсөн жилийн ер нь амжилтаа ахиулсан байна шүү дээ. Аха. Тэгэхээр юу гэж? Гэтэ нөгөө мэддэг болохоор өстой сайхан гашуу гэж бодоод л өнгөрлөө. За тэгсэн чинь одоо бас ингээд сошиал дээр ингээд нацгийн талаар нэг сөрөг яриа гараад байгаа нь болохоор нацгийн өгсөн ярилцлагаас нь болсон билээ. За тэр нь яасан бэ гэхлээр ингээд нацгаас ингээд яриа аваад одоо ингээд яг Монгол ингээд марафонд орох ямар нэг залуучууд ингээд хэрэн мэрэн гэж асуусан чинь нацаг эвгүй ингээд хэлдэг заяа. Тэр нь болохоор залуучууд ингээд өнгөрсөн хэд хоногт энэ талбай дээр ингээд нэг эвгүй үйл явдалд ингээд оролцсон гэд тэгэнгүүтээ ер нь л ингээд марафонд бүр олон залуучууд ингээд байгаад ингээд гүйсэн болохоор маш их таалагдлаа гэдэг утгатай юм ярьдаг байхгүй юу? Хэмжээнд оролцоод ер нь юу ч бодог гэсэн. Ер нь ойрын
Орой 2-7 хоногт бол энэ талбай дээр манай залуучууд агүй тийм ер нь жоо онцгой юмнаас болж ер нь цуглацгааж байх шиг байсан. Тэгээд өнөөдөр ийм олон залуучууд ингээд ийм гоё ирч хүчтэй харагдаж байна. Тэгээд ийм гоё юмны төлөө одоо ингээд хотын төвд ингээд цугларсан байгаад маш их баярлж байна. За тэгээд хүмүүс ингээд харж байгаа нь болохоор тэр одоо талбай дээр угаасаа нүг оюутныг огцруулах чигсаал босоож байгаа. Тэнгүүд ингээд нөгөө залуучуудаа ингээд доош нь хийж ин мэж ин гээл те. Угаасаа өвөн ингээд гус төрд ингээд нөлөө бүхий хүмүүн энэ одоо юу юм уу гэдэг байдлаараа л хүмүүс хараад байгаа юм бэлээ. Яг нэг юм ярих мартах чинь Тэнгисийн хэрэг дээрхийн нөгөө оролцогчтой холбоотой ховж юу гэж хэлсэн штэ. За тэрэн дээр болохоор нэг баяраа живэн хоёрын бас асуудал байгаа. За тэгээд тэр яж ингээ бөө юм болоо тэгсэн чинь баяраа сүүл нэг подкаст нь орсон байсан. Тэгснэ тэрэн дээр болохоор уус ингээ живнийг амар худлаа ярьж байгаа юм шигээр бол ярьж исэн. Одоо би тэгэлтэй бараг л ингээ битүүрийн өндөр ингээ адилхан багт чинь би тэгэл ингээ хан ман руу ингээ түлхээл ингээ орон мод руу ингээ шидсэн юм бол байхгүй штэ гэл бүр ингээ амар инээгээд ярьж исэн тийм одоо дүр зургийг бол оолж хаарсан. Сорон дээр үзэж шоун дээр маяг ярьж би ч бүр салаад бараг жил хагасан багс бүр гайхаж юу вэ? Чи хан руу саваа ицсэн. Хан манлуу савсан. Би чи 180-ны тий чи 182 шээ надаас баг над чиг амт байгаа байхгүй тий. Би тэр чи гарамаас борингууд баг хан манлуу саваад баг ингээд локиг ингэдэг чинь хаалт шиг. Ийм мигэгүй яг ингэж хилүүлж байгаа билээ гэж бодож мод тий. Хүмүүн зөрөнгөт яг чамруу хараад байгаа. Би тэгэхээр суперстарт явдаг гэсэн шээ. Яг чамруу хараад байгаа. Тэгээ төс өдөр мөдөр хийж мэгээл байжсэн шүү. Тий арай. Төс өдөр амар гоё хийж гисэн байхгүй. Чи тэгээд энэ асуудлын дараа яаж байгаа ингэж ярив? Яасан гэдэг. Оо тэр үчаараа ингээд майг өөчөнгүүд шүү дотоодлоос хаалгаад зөхгүй. За тэгээд энэ одоос яг аль нь үний аль нь худлын бас яг сайн мэдэхгүй байна. Тэгээд та нар бас юу гэж бодож ийн сэтгэлээ бижээрээ. За манайхаа та нартаа зарын чанартай зүйлийг дуулахаар боллоо. За тэгээд та нар манд гадагшаа дотгошоо хэр их явж ийн. За арай гадагшаа яваад датаагүй те ингээ буудлынхаа wifi-г ашиглах. За эсвэл нэг кофе шоп орж wifi орох гээд явж байгаа биш үстэй. За тэгвэл та нартай маш гоё мэдээллийг дуулгая. Энэ нь болохоор UNICEF гээд 204 онд одоо өөрийнхөө сүлжээг нэвтрүүлсэн ийм дататай аяллаа эсэм бол гарсан юм байна. За тэгээд энэ газар нь болохоор хамгийн хямд үнийг санал болгож байгаа. За бас өөрсдийнхөө хэрэглээг хянаад явах боломжтой. За хамгийн гоё нь болохоор та нарыг хэдэн хоногоор одоо аяллаар явж байгаа гэдэгтээ тохируулаад 1 хоногийн дата, 3 хоногийн дата, 5 хоногийн дата гэх мэтчлэн одоо хэрэглэнээсээ хамаарат сонголтуудаа хийх боломжтой ийм гоё eSIM гарсан байна. Тэгээ гадагшаа явахаар заавал VPN суулгаад Facebook, Instagram ч юм уу орох шаардлагатай болт нь штэ. Тэгвэл энэ SIM-тэй үед ерөөсөө тех шаардлага байхгүй. Шууд одоо тухайн улсынхаа хэлийг давлаа, дата шууд ороод ирнэ гэж боддоо. Янз нь. За тэгээ та нар манд хэрвээ гадагшаа дотгошоо аяллаар явж байгаа бол UNICEF гэдэг eSIM-ийг сонгоорой. За тэгээд UNICEF CGM гэдэг вебээр нь ороод за одоо өөрсдийнхөө хэрэглээнд тохирсон сонголтуудаас за шууд сонгоод авах боломжтой юм байна шүү манайхаа. Илэрэнгүй мэдээллийг UNICEF аяллаа дата SIM гэдэг Facebook хуудасны чатаар орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна шүү. За одоо хэдүүлээ эрэгтэй финалистуудын талаарх яриа руу орцгоё. За ихтэй болохоор болтыг ярих гэж бодож байна. Дорч цүрэнгийн болт нь 1978 оны 11 сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн унган Улаанбаатарын хүү юм бэлээ. За тэрээр 1986 онд болохоор хөгжим бүжгийн одоо нүг коллежид элсэн ороод за 1998 онд болохоор хөгжим бүжгийн коллежийг төгөлтөр хуурч хийлч мэргэжлэр бол сурч төгссөн. Түүний өвөө нь болохоор ардын жүжигчин төрийн сойрхолд нэрт Морио Урж Жамьян гэдэг хүн байсан юм байна. Аав нь болохоор мундаг архитектурч, ээж нь болохоор дүүрийн дуулаач байжээ. За ээжийнх нь дүү Батсайхан болохоор соёл эрдэнэ хамтлагийн гишүүн. За тэр Батсайхан гэдэг ахын нь хүү буюу одоо яг болтын үеэл нь болохоор Никтон хамтлагийн дуучин Бат Чулуун юм байна. За үүнээс ингэж харахад одоо эдний гэр бүл ерөөд бол урлаг соёлын хүмүүс буюу яг одоо түүний одоо генд нь угаасаа урлагийн хүн байх ген байгаа гэдэг нь бол харагдаж байна. За түүний өвөө болохоор яг Морио хуурыг одоо бүр ингэ яг түмэнд түгээсэн буюу яг Морио хуурын томоохон одоо сургалтыг явуулдаг одоо яг Морио хууртай холбоотой хамгийн том одоо зүйлийг түгээсэн хүн гэдгээр бол алтартай.
Дуучин болтыг ярьж байгаа бол камертай хамтлагийг ярихгүй байхын аргагүй. За тэрээр камертай хамтлагийн гишүүд нь болохоор бүр ингээд 7-8 тагасаа найзалсан гэдгээрээ бас маш алдартай байдаг. За тэрээр энэ хамтлагийн 4 гишүүн нь дөрвөлээ хөгжим бүжийн коллежид бол суралцаад хамтлагаа бол байгуулж исэн. За хамгийн анх болохоор бол болон мэдээ өөр ингээд октоодтай бас нэг юм өөр хамтлагтай байсан юм байна. За тэгээд дараа нь болохоор зөвхөн ирчүүдээс бүрсэн юм хамтлаг байх ёстой гэж үзээд дээд ангийн Гана болон Эба хоёрт болохоор санал тавиад ингээд камертай хамтлаг хамгийн анх 1995 оны 6 сарын 24-нд буюу яг Мессигийн төрсөн өдрөөр үүсгэн байгуулагдчихжээ. Гана болон Эбаг хамтлагтай авах нь хоёр том шалтгаантай байсан гэж аахгүй. За яг тухайн үед энэ хэд чинь яг 13 14 дэх хүүхдүүд байсан. За тэгээд Гана Эба хоёр болохоор яг тухайн үедээ хөгжим бүжгийн коллеж атманууд байсан. За тэгээд нэгт болохоор энэ хоёр маань хатмаанууд болохоор нөгөө хоёроо бас хамгаална гэж үзчихсэн. За хоёр дахь шалтгаан болохоор яг Ганагийн ах нь титэм хамтлагт байсан болохоор одоо яг энэ хэд ингээд рок поп руу ороход илүү төхөм гэж бол үзчихсэн юм байна. За тэгээд энэ хэд ингээд нэг баг буюу нэг хамтлаг болоод хамтлагийн ахлагчийн ингээд сонгох үйл явдал болжээ. За тэгсэн чинь болд болохоор энэ нэг дээдлийн анги гэдэг утгаараа бас атман гэдэг утгаараа Гана юм уу одоо Эбаг яг юу хамтлагийн ахлагч болно гэж бодож исэн чинь ингээ бүгдээрээ санал нэгтэйгээр болтыг бол хамтлагийн ахлагчаар бол томилж исэн юм байна. За яагаад гэвэл энэ одоо саналыг хамгийн анх болд гаргаж исэн. За бас одоо ингээ хэдүүлээ яг ийм замаар явал амжилтанд хүрнэ гэл илүү их одоо нөгөөдөг амар урайлдаг байсан гинэ. Тийм болохоор бас ингээд багийн ахлагч болох одоо гол төлөвлөсөн тэн дээр байсан болов уу гэж би бол бодож байна. За энэ хэд маань 1995 онд ингээд нэгдэж нийлсэн буюу одоо яг энэ онд тэдний 30 жилийн ой болж байгаа. За бас одоо 30 жилийнхаа ойн тоглолтыг бас хийх гэж байгаа юм байлээ. За тэгээд энэ хэдийн маань хамгийн анхны алдартай дуу нь болохоор 18 нас гэдэг дуу байгаа. За энэ дуугаас дийлэх хүмүүс маань мэддэг. За мэдгүй гэх юм бол бараг жоохон хүмүүс л мэдгүй бах те. Тэгээд үнэхээр гоё дуу байдаг. Тэгээд энэ хэд маань 1996 онд анхны цомгоо гаргаад анхны тоглолтоо хийгээд яг Монголдо бүр ингээд маш томоохон байр суурийг бол эзэлж исэн юм байна. За энэ хэдийн бас маш сонирхолтой одоо ингээд гараа нь болохоор Холливуд баартай холбоотой мөлий. За тэгээд яг 4-5 дуутай байхдаа ингээд Холливуд баарнд очиж ингээд дуулдаг байсан гэж байгаа хгүй. За тэгээд яг цалин нь болохоор тухайн үед ингээд хүний нэг коло тэгмүүд ингээд нэг 15,000 төгрөг байсан гэсэн. За тэгээд яг тэр баарнд очиж ингээд нэлээд их дуулдаг байгаад тэгээд хүмүүс яг тухайн үед бас нэлээд ингээд сонсдог. Тэгээд яг тэр баарнд очиж ингээд дуунуудаас ингээд сонсдог байсан юм байлээ. Баарнд тоглосон тэр цалингаараа одоо дараагийн тоглолтондоо өмсөх хувцас за тэгээд студиуд одоо бичлэг хийлгэх зардал за бас хөгжим гэх мэт зүйлүүдийг бол авдаг байсан юм байна. За бас нэг энэ хэд чинь ингээ хамгийн ихнийхээ тоглолтоо хийсэн шүү дээ. За тэр үе эхлээд ингээд гайгүй орлоготой болж эхлээд за тэгээд маш их таалагдсан зүйл нь болохоор тэр орлогоо ингээд маш шударгаар ингээд яг 4 хувааж аавна гэдэг юм тактиктэй байсан гэж аахгүй. За тэгэнгүүтээ бас ингээд эхнээсээ ингээд гайгүй мөнгө олж эхлэнгүүтээ одоо ингээд нэгнийхээ гэрийг засъя гэдэг байсан гинэ. Тэгэд хамгийн эхлээд болохоор яг ахлагч гэдгээр нь болтын гэрийг ингээд засъягээд бөөнөр очиж ингээд засч исэн гэсэн. За яг тэр үед болохоор болт яг ээжтэйгээ хойлохнаа нэг өрөө байранд амьдардаг байсан. За тэгээд ээжигээ болохоор та ингээд амралтанд яваа гэд ээжигээ явуулаад тэр хойгоор ингээд байраа засаад тэгээд ээж нь ингээд амралтнаас ингээд ирсэн чинь гэр нь ингээд амар гоё болсон. Тэгэл ээж нь бүр ямар гоё ингээд бүр ингээд амар баярлж ингэж хүлээж авч исэн тийм түүхтэй байна. Тэгээд дараасаа ингээд нэгнийхээ байрыг ингээд засаад ингээд явсан бохоггүй. Тэгэд ингээд сонсохоор бүр ингээд айгүй хөөрхөн байгаа зү. Яагаад одоо хүртэл хамт байдаг шалтгаан нь ч гэсэн ингээд айгүй тодорхойгоос маш гоё ингээд түүхийг бүтээсэн те бүгдээр ингээд нойлоос эхлээд бүр жоохон хүүхд тахаасаа эхлээл ингээд явцсан. Тэгэд үнэхээр энэ түүхүүдийг ингээд судалж үзэхээс үнэхээр сонирхолтой маш гоё санагдсан. За ингээд хамтлагаараа маш олон дуу, тоглолт, за цомгуудыг хийж явсаар 2005 оноос эхлээд яг болд өөрийн бие даасан одоо цомгийнхаа ажил руу орж исэн юм байна. За дараа нь болохоор 2006 онд өөрийн бие продакшныг бол үүсгэн байгуулсан. За тэрээр маш олон бас хамтлаг дуучдыг бол энэ продакшнаар дамжуулж ол гаргаж ирсэн байдаг. За тэрээр болохоор яг Маралжангоо, Ишгэлэн, Дизимен, за Агима гэх мэтчлээ одоо дуучдын одоо бас продюсерыг бас хийж исэн. За бас ингээд нэр дурддаг бас маш олон уран бүтээлчд бол байгаа. Тэрээр дуулахаас гадна маш олон за бас ингээд маш олон шүлгийг бол зохиодог. За тэрээр 2011 онд
Монгол улсын ерөнхийлөгч асан элбэгд орж түүний хичээл зүтгэлийг үнэлээд төрийн сорилт дуучин цол тэмдгээр бол шагнаж исэн байна. Тэгээд миний хувьд болохоор энэ цол тэмдэг бас яг юм гоё нүдэ олсон шагнал гэж бол бодож байгаа. За тэрээр бас дараа нь 2018 онд Voice show-ны ингээд шүүгчээр бол ажилласан. За тэр Voice show-н дээр л бас бид бүгдэд харагдчихсэн шүү дээ тий. Одоо яг хэдэн оны хэдэн настай хүн билээ тий. Тэм хүртэл ингээд биеэ авч явж байгаа байдал тэр өмсөж байгаа хувцсны одоо сонголт имиж бүр үнэхээр бүр кул харагддаг. Мөн болтон Voice show-ны тэр гуниг бүхэн баяртай гэдэг дууныхаа үг аяыг өөрөө зохиож өөрөө бас дуулсан байдаг. Тэгээд энэ дуу болохоор бас барыг мэдгүй юм бараг л байхгүй бах тий. Яг Voice show ингээд дуусан гутлыг тэр дуу ингээл яваал байдаг штэ. Сүүлд one shot гэдэг дуу хийсэн. За тэгээд тэр дуунд бас нэлээд олон хүмүүст хүрээд нэлээд viral болж исэн. За бас тэрээр би чамд хайртай 2 киноны гол дүр тоглоод бас өөрийгөө нэлээ одоо муугүй жүжигчин гэдэг бол харуулсан байгаа. Би чам бити уйлаасаа үргэлж жад жаргалтай байгаасаа гэж бодож байдаг. Золбоо би чамд хайртай. Алтын орсон одоо нэг нэвтрүүлгээс нь надад хамгийн их таалагдсан зүйл гэх юм бол биш нэг биш хоёр зүйл байгаа минь. За эхнийх нь болохоор түүнийг аав ээж нь яг өөрийнхөө нөсгсөн гэж аахгүй. Ерөөсөө чи инг, чи тэг, чи ингэж болохгүй, чи тэгэж болохгүй гэдэггүй яг л өөрийнхөө нь явуулсан. Тэгээд одоо бас ингэ болд өөрийнхөө хүүхдүүдийг бас яг тэгдэг гинэ. Яг ингэ тэр ингэ ямар сонголт хийх нь тэр хүүхдийн өөрийнхөө сонголт болохоос биш одоо би нэг амар оролцоод байдгүй гэдэг нь бол надад маш их таалагдсан. Хоёр дахь нь болохоор болт болохоор экшн фигюр модель цуглуул хоббит юм лээ. За тэр нь болохоор надад маш их таалагдсан. За тэр цуглуулуудад нь болохоор ийм жижигхэн ийм сүвнэр машинууд за тэгээд жүжигчээд олонний танил хүмүүс тэнгүүдээ сагсчаад гэл бүр маш олон тийм цуглуулууд байсан. За тэр нь болохоор маш цөөнтэйгээр гардаг тийм модельуд гинэ. За тэгээ тэр хэдих ингээд хувцсыг ингээд тайлж олно, гутлыг тайлж олно. За тэнгүүдээ хамгийн гоё юм нь яг ингээд тэр хүмүүсийн нүрийг хүртэл яг л бодит хүнтэй яг адилхан хийсэн байгаа байхгүй. Тэр надад бол бүр үнэхээр их таалагдсан. Комедиан нэдрээ ингээд бүр болдах гэд нэг бичлэг хийсэн байдаг штэ. Та хэд үзсэн үү, үзээгүй юу? Би болохоор ингээд урд нь үзчихсэн. Тэгээд сая ясны бичлэгтээ зориулаад дахиад үзсэн байгаа. За тэгсэн чинь бүр үнэхээр амар инээдтэй заяа. Тэгээд ингээд яг өвгийн өөрчлөлт яг болчих ингээд дуулж муулаад бас ингээд хоолгоо яг болчих янзлал тэдэг нэг хөөрхөн бичлэг байдаг. Машинда жаахан удчихлаа. Яг тэр нэг юм зүгээр бичсэн юм нэг надруутай нэг юм айлгоо бүтээ угааж байгаа пост байгаа байхгүй. Мангар цэмбэр за ус мөс нь бүр солиотой цэмбэр ингээд арьс марсан цэв цэвэрхэн. Яг ингээ өглөө шүдээд өглөө болгоныг ирч хүчтэй. Йоо тэр яаж хүн тэгж сэрээд байгаа юм бэ? Би эзэж шүдээ угааж захтай толондоо өөрийгөө тэрний талын тал шиг шарж үзээгүй. За тэгмүүтээ эдрэг тэр бичлэг дээр болохоор болд ах ингээл өстө өглөө ингээл босоод эхнэр ингээ унтчихдаг бах тамхтай гэл тиймэрхүү юм бас ярьдаг байхгүй юу? Яа нэг өглөө нь яг тэгж хэлсэн юм шүү. Йоо яаш тийм царай мэрэн тийм зэрэгэн болтын те яг нэг ихнэрэн тийм бодоод унтчил байдаг бах тэгэл те. Тань манийга хараал те ингээл байны өрөөндөө ороод нүүр мүрээд нугаагаал те. Чимэн битгий сэрээсэгэд чимээгүй нүрэ цэвэрлэлээ. Гэсэн чинь болтын яг хамгийн хийх дургуй зүйл нь гэсэн чинь өглөө босох гэсэн. За тэрээр болохоор шүн шаа шувуу буюу шүн ингээд юм хийх айгу одоо тийм онгот нь ордог. Тэгээд өглөөдөө бол босох дургуй гэд өөр бол ярьж илээ. Юу хийх хамгийн дургуй вэ? Өглөө эртэх босох хамгийн дургуй. Тэгээд эдрийн тэр бичлэгийг бас үзээрэй тэр бол үнэхээр инээдтэй. Бүр ингээд яг дуулж байгаа, ярьж байгааг нь бүр ингээд яг тураадаг. Ингээд л нэг жаахан тасгал хийж эхлэе гэл амир тэгэл яг болтын энэ үг бас амир нэг хэсэг viral болж исэн штэ. Дуучин болтын амьдралаас тийм дартан байгаагүй юм байна. За түүний аав нь болохоор дид эрдэмтэн профессор. За тэгээд хот төлөвлөлтийн маш мундаг тийм архитектур байсан гэж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь яг болтыг 14-5 настай багт нь аав нь ингээд осолд ороод тэгээд ингээд нэг хүмүүс ингээд ирэнгүүтээ одоо ингээд танахын байрнаасаа гар мар гэд ингээд ээжтэй наавтай байрнаас нь бүр ингээд хөөж гаргаж исэн бүр тийм амьдралыг бол туулж исэн юм байна. За тэгээд аав нь болохоор яг асалт ороод бүх ой санамжаа алдаад
тийм одоо хэцүү амьдралыг бас туулж исэн юм байна. Дуучин Болтын их нэртэйгээ танилцсан түүхэн болохоор 1995 онд яг хамтлаг байгуулагдаад тэр хэд ингээд Холливуд баримтуулдаг байсан гэсэн шүү дээ. За тэгэхэд болохоор яг нөгөө нэг эхнэр нь циркт уран уурачаар ажилладаг байгаад яг тэр үед бол танилцж исэн юм байна. Тэгээд яг арын өрөөнд байхдаа би бинтийг ингээд яг харцуулгараад тэгээд би бинд ингээд татагдаж эхэлсэн гэж аахгүй. Тэгээд ингээд тэр үеэс эхлээд ингээ холбоотой болоод тэгээд эхнэр нь яалтчгүй нөгөө циркт ажилладаг учраас гадагшаа татгшаа бас маш их явдаг байсан гинэ. Тэгээд ер нь бол 1 жил 2 жил мэл болоод ирдэг. За тэр хооронд нь ингээл байнга ингээл захиа бичээл захиагаар харилцаад тэгээд хоёулаа одоо суугаад одоо 3 хүүхдийн аав ээж юм байна. Тэгээд одоо хүртэл тэр захиануудаа хадгалдаг гэж аахгүй. Та нараас яг тийм захиануудаа ер нь хадгалдаг уу? Би болохоор одоо ингээд надад ингээд ирчихсэн хүмүүсийн гоё сэтгэлийн хөвгтэй ингээд автокрит гэдэг шүү дээ. Автокрит нь ингээд гоё юм бичээд өгдөн шүү дээ. Тэгээд тийм юмнуудаас яг ингээд хайрцаг хийсэн бол хадгалж идэг. Эхнэр нь Ахмад Цэрэгчин Монгол Улсын гавьяат жүжигчин Жанживд орчин бол охин юм байна. За тэрээр хичтэйгээ хамт бас ингээд яг циркийн уран уурачаар ажилладаг байсан бөгөөд за тэр нүг Камертон хамтлагийн дуучин Ибан болохоор хичнээн суусан буюу энэ хоёр ч ингээ яг нэг айлын хүрэгдүүд болж таарсан. Тэгээд одоо хүртэл ингээ технэртэйгээ хамт байгаад бүр юм сайхан харилцаатай ийм гоё гэр бүлийг бас ингээ цогцлоос нь бас үнэхээр мундаг одоо юм бахархмаар санагдсан. Одоо яг хамтлагийнх нь жилтэй эхнэртэйг ингээд танилцаад эхнэртэйг ингээд өнгөрүүлсэн жил нь бас ингээд яг адилхан таарад байгаа хгүй. Тэгэхээр бас маш гоё ягаад. За тэгээд ямар нэгэн нэвтрүүлэг ярилцлагад орохдоо эхнэрийнхээ талаар ингээд ярьж байгаа тэр хүндэлж ярьж байгаа нас надад бол үнэхээр их таалагдсан. За бас нөгөө нэг юу вэ? Яг Централ телевизийн Камертон хамтлагийн нэг тийм нэг нэвтрүүлэг байлээ. Та нар бүр тэрийг яг үзээрэй. Би бүр яг тэр нэвтрүүлгийг үзээд бас уйлсан. Тэгээ надад бас үнэхээр гоё санагдсан. Болд бүх юма ээжтэйгээ бас их нэртэйгээ ярьж зөвлөдөг байсан гэсэн. Тэгээд ер нь ингээд болын талаар ингээд судлаад уншаад ингээд үзсэн чинь бүр үнэхээр миний ингээд бодож ирснээс үнэхээр мундаг хүн байж таарсан. Би энэ хамаг юм унтраачаад нэг юм саналаа л та. Тэгээд зин гэрлээ асуучих юм уу? Ярьж байгаа юу вэ гэхэлэр та нарын яг ингээд болдын бүр хамгийн дуртай дуучин юу вэ? Надад болохоор нэг ийм дуу тахгүй нэг бидний амьдардаг ертөнд гэд дуу нь бид штэ нэг амар гоё юм засмаас орж байгаа тийм нэг амар гоё харагддаг. Тэр дуу байдаг байхгүй. Тэгэд яагаад тэгэхээр ингээд багада амар гоё гэр бүлтэй болоод ч юм уу тий зүр нэг багын мөрөдөл зөө. Багада ингээд амар гоё гэр бүлтэй болоод яг нэг ийм процессыг яа чин тэр дуу нэр ингээд амар боддог байсан байхгүй. Тэнгүүт тийм болохоор яг тэр дуу амар дуртай. Тэгээд одоо болохоор яг тэр багтаа мөрөөддөг байсан гэр бүлийн ингээд бий болгочихсон. Тэгээ ягаад чи ингээд тэр дуу үнэхээр гоё санагддаг. Нөгөө нэг бидний амьдардаг ертөнцөд дурлаар бороо шивэрдэг гэд sorry. Тэр дуу үнэхээр дуртай. Тэгэд гол нь тэр дууны тэр гарч байгаа дүрс нь амар гоё санагддаг байхгүй. Яг нэг юм айлын цонхоортой ингээл айлууд ингээл харуулаад нэг юм аз жаргалтай амьдралыг харуулад идэв штэ. Би тийм одоо дүрс нь амар дуртай гэх юм уу? Тийм болохоор тэр дуун ингээд амар дуртай байхгүй. Тэгээд та нар маань болохоор яг айл дуунд нь хамгийн их дуртай вэ гэдгээ бүр яг сэтгэл хэсэгт бичээрэй. Тэгээд сонсч үзье. Одоо хэдүүлээ нөгөө эрэгтэй фанилист болох Батбилгийн талаарх яриаруугаа орцгоё. За Батбилийг болохоор комедиан Бата гэдгээр бол мэднэ. За тэрээр UB комедиг бол үүсгэн байгуулсан. За тэрээр ээж талаас болохоор дид бүтцийн сайд асан жигчдийн Томзэ. За аав талаас болохоор Улсын драмын Эрдмийн театрын нэрт жүжигчин Мигмар Нарангийн заач хүү байгаа. Бас хоёр эмэгтэй дүү болохоор орхон болон Тэмүүл ингээд Instagram дээр маш олон дагагчтай бас маш үзэсгэлэнтэй шүдний эмч хоёр эмэгтэй байгаа. За бас ингээд яг гэр бүлээр юм нэг алтартай бас гэр бүл байгаа. За тэрээр маркетинг бизнесийн удирдлагаар сурч төгссөн. За бас нэг нэвтрүүлэгт орохдоо маш олон ажлыг бол хийж үзчихсэн гэж бол ярьжсэн. За тэрээр DJ, зөөгч, угаагч, за дэлгүүрийн худалдаагч хүртэл хийж үзчихсэн. За тэгээд ажлынхаа анхны гараг болохоор
телевизийн туслах найруулагчаар бас 1 жил ажиллаж исэн юм байлээ. Багасаа бүжиг, амьд хөгжим, комеди, хошин урлагт туртай байсан. За тэрээр өөрийгөө болохоор яг соёл урлагийн хүн болохын сон гэдэг тийм мөрөөдөлтэй байсан юм байна. Одоо ингээд харахад яг тэр мөрөөдөлтөд бас хүрсэн гэдэг нь бол харагдаж байна. Бата 13-4-төөгөөс л YouTube-ээр stand-up comedy бол үздэг байсан. За тэгээд ямар ингээд гоё юм бэ те ингээд нэг л хүн энэ олон хүнийг нээлтдэг гэл амар тэгж боддог байсан гинэ. За тэгээд 2013 онд болохоор гэр бүлээр яг Америк яваад за тэгэхэд яг ингээд боддоор ингээд яг comedy ингээд үзчихсэн юм байна. Тэгээд тэр нь маш гоё санагдаад одоо яг үүнийг яг Монголдоо ингээд хөгжүүлээд Монголдоо оруулаад ирүүлэх гэж бодоод за тэгээд тэрнийхээ төлөө ингээд зүтгэсэн байгаа. За тэрээр яг маш олон жилийн өмнө яг хэдэн он гэдгийг санахгүй байна. Яг авьяаслаг монголчуудад бол орж исэн бичлэг байдаг. За яг тэр үед болохоор яг монголчууд комеди гэдэг зүйлийг ерөөсөй ойлгодоггүй, мэддэггүй байсан. Яг тэр бичлэгийг ингээд хараад одоо ингээд хийж бүтээсэн ингээд харангууд бүр үнэхээр алгадчмаар санагддаг. Яг тэр авьяаслаг монголчуудын тайзан дээр ингээд комеди хийнгүүд ерөөсөө хүмүүс нь ингээд ойлгодгүй гэдэг нь амар харагддаг заяа. Үзэгчд нь ингээд бүр ингээд амар ингээд бүү гэл амар бүүлж мүлээл заяа. За тэгээдсэн чинь яг хөтлөгч нь болохоор одоо яг одтой бүжиглийг хөтэлдэг хонгор зул байгаа шүү дээ. Яг хонгор зул яг тэр авьяаслаг монголчуудыг хөтэлдэг байхгүй юу? Хөтэлдэг гэж нөгөө нэг тайзны арын хөтөлтийг бол хийдэг байсан. Тэгээд яг Батагаас бүр ингээд та тэгтээ дөнгөцөө яг ямар үзүүлбэр үзүүлвэ гэж хүртэл асуудаг заяа. Батагийн энэ авьяаслаг монголчуудад орсон бичлэг хүртэл copyright гэдэг зохиогч ирэх зөрчсөн гэдэг байна. Тэгээд description хэсэгт линкийг оруулчихъя. Та нар маань хэрэг үзэхэр бол тэрэн дээр дараад үзээрэй. Тэгээд хамгийн анхныхаа open mic-ыг 2014 оны 1 сарын 30-нд бол хийж исэн юм байна. За тэгээд яг тухайд ингээд бах ингээд зар ингээд тараагаад тэр зараа болохоор яг ингээд шонгийн модон дээр юм нааж ингэж тарааж исэн гэж аахгүй. Тэгээд нэлээд олон хүмүүс ирэх байх гэж бодсон чинь ерөөсөө л нэг хэдэн найзууд нь ирсэн байсан гэсэн. Тэгээ өөрөө зүгээр ингээд хөтлөөл ингээд явуулна гэж бодож исэн чинь хүн амир цөөхөн байсан болохоор өөрөө тэндээ бүр ингээд ярьж мараад тэгээ зарим нэг найзууд нь гарч ирж ярьж мараад нэг тиймэрхүү үйл явдал болж исэн юм байна. Тэгээ одоо ингээд харахаар яг 11 жил ингээд тасралтгүй тууштай маш мундаг ажилласан байгаа байхгүй. Тэгээд хамгийн амар нь заяа яг тухайн үед ингээд комедиг ингээд хөгжүүлэх гэдэг ингээд явж байгаа шүү дээ. Тэгээд яг тэр үед нь болохоор ингээд ихнэр нь жирэмсэн байсан гэсэн. Тэгэд ингээд яг ингээд тогтсон орлого байхгүй. Тэгээд тэрнийхээ хажуугаар маш олон зүйлийг бол хийдэг байсан гэсэн. За бүр ингээд модельор хүртэл ажилдаг байсан гэдгийг өөрөө хэлж ийсэн. За тэгээд ээж нь болохоор ерөөхдөө өөрийг нь нэлээд гайгүй дэмждэг. Аав нь болохоор за чи одоо юу хийгээд байна гэд нэлээд тэгж ярьдаг байсан юм байна. За тэгээд хэрвээ ингээд комедигаа ингээд хийгээд яваагүй бол ер нь аавынхаа нэг танилын компанид л ажиллаж явах байсан байх гэж өөрөө л хэлж илээ. Тэгээд яг төгссөн мэргэжлэрээ буюу маркетингаар бол ерөөсөө ажиллаж байгаагүй. Гэхдээ их сургуультай ингээд сурж ийсэн одоо тэр маркетинг төрч ингээд шин зах зээл нэвтрэх нэтрээ гэл ингээд хичээлүүд ордон штэ. Тэнгүүд яг өөрөө нэг комедигоороо яг тэр хичээлээрээ үтсэн юм а өөрөө дотолж одоо ингэж гаргаж чадсан гэж бол харт юм байлээ. Тэгээд 2014 онд эхлээд удаагүй багтаа болохоор ингээл үзэгчтэй үзчихгүй гэл ингээл янз бүр байдаг байсан юм байна. За тэгээд ганц юм болохоор яг тэр нөгөө нэг подол гэдэг баарнд хийдэг гэсэн шүү дээ. Тэнгүүд ганц ингээд талхдаг юм болохоор тэр баарных нь одоо ингээд та нар болоо одоо ингээд та нар хүмүүс үзэхгүй байна ч юм уу тэ ерөөсөө тэгж хөөж байгаагүй гинэ. Маш ингээд найрсгаар ингээд за окей гэл яг тэгж хүлээж авдаг байсан ингээд өөрөө тэгж ярьж илээ. Батах нэртэйгээ хэрхэн танилцсан бэ гэхээр эхнэр нь ангийнхан охтуудын найз нь байсан юм байна. За яг тэгээд тухайн үед тэр хэд ч ингээд амьд хөгжим сонирхдаг нэг юм хамтлаг байгуулна гэдээ явдаг байсан гинэ. За тэгээд яг баталгаар ингээд нөгөө сургуулиас гарцсан явж исэн. Тэгээд нэг удаа ангийнхан дагаа уулзах гад сургууль дээр очисон чинь яг эхнэр нь тэр ангийнхан охтуудтай хамт ингээд зогсож исэн гинэ. За тэгээд ингээд оройн болохоор ингээд батаг дуудаад бидэд ингээд фантамин дэ на чи ингээд хүрээ тэр нөгөөх нь чинь тас байна мэн гэд дуудаад тэгээд технэртэйгээ нэг тиймэрхүү байдлаар одоо ингээд найзуудын хүрээл дунд ингээд нэлээ олоодаа таарч исэн юм байна. За тэгээд дараа нь болохоор яг нэг партийн дээр таарсан буюу яг тухайд ингээд өөр охинтой үерхдэг байж байгаа. Тэр охиноосоо салаад нэг юм эморлын төвшөнд гэх юм уу ер нь ингээд нэг салтын дараах нэг эморл бид нар яг тэр үед явж байгаад яг тэр их нэртэйгээ дахиад нэг партийн дээр ингээд таарсан. Тэгээд яг тэр үеэс эхлээд дурлаж эхэлсэн гэсэн. Тэгээд энэ хоёрын болохоор ингээд яг сонсдог хөгжим интернет ингээд адилхан хоёулаа амьд хөгжимд дуртай ч гэдэг юм уу те. За тэгээд хамгийн ингээд гой зүйл нь болохоор хамт ингээд яг нэг юм дээр ингээд маазарч чаддаг, би бинийхээ маазарладаг амар ойлгодог гэж бол ярьж илээ. За тэгээд манай нөхөр битэр бас яг тийм байхгүй. Би болохоор ингээд ирээдүйн нөхрөө гэд бодонгууд ингээд миний тэнэгтэж байгааг ойлгодог, ингээд зөрүүлээ тэнэгтэж чаддаг хүн байгаасаа гэж амар боддог байсан. Гэсэн чинь яг л тийм хүнтэй суусан. Тэгээд энэ
Батагийн хийсэн комеди гэдэг зүйл чинь Монголд амар гоё хөгжөөд ялангуяа залуучуудыг нэлээд ингэж шуугуулж чадсан гэж бол боддог. Бас маш олон хүмүүсийг одоо олон талартай болгосон болов гэж бол би хардаг. Одоо жишээлбэл яг энэ Хануу, Амраа, тэгэл Идрээ, за тэгэл одоо сүүлийн үед гэх юм бол Баяраа, Тэмүүлэн гэлтэй маш олон хүмүүсээс таниулж гаргаж ирсэн ийм зүйл байгаа. За тэгэд Батагийн эхнэр нь болохоор бас яг нэлээд хүмүүс бас мэднэ. Сэндэр гэдэг эмэгтэй байгаа. За тэрээр болохоор бидний нууц гэдэг бас подкастыг бол хийдэг. За бас энэ нүг комедигийн хит чинь бас нүг битгий сонс гэдэг подкастыг бас хийдэг байсан шүү дээ. Тэгээд нэлээд олон хүмүүсээс үздэг байсан нэг тийм подкаст бас байдаг байгаа. За тэгээд эцэст нь хэлэхэд энэ хоёр финалист маань бас нэвтрүүлгийг маш сонирхолтой болгосон болов уу гэж харж байгаа. Бата бол угаасаа өөрөө нүг комеди талын хүн учраас угаасаа нэг тийм хөвгчлөлтэй байдаг. Боолтойхоос бас ингээд цаана тийм нэг юм даруухан чимээгүй намтай юм шиг мөртлөө бас яг нэг юм хөвгчлөлтэй нэг юм донжийн олоод нэг өгнүүд бас хилээд исэн шүү дээ. Тэгэд энэ хоёр хоёулаа л надад бол маш их таалагдчихсэн. Тэгэд энэ удаагийнхаа бичлэгээр энэ хоёр бас юм мундаг чадварлаг хоёр хүний талаар ярьлаа. Тэгэд энэ үнэхээр нийт төрийн хэрэг байлаа. За тэгэд энэ удаагийнхаа бичлэгээ энэ хүрээд дуусгая. Тэгэд үзсэн та нартай маш их баярлалаа. За бас сөрөг болон эрэг комент бичдэг бүх хүмүүстээ баярлалаа. Ялангуяа намайг дэмждэг эрэг комент бичдэг хүмүүстээ бүр маш их баярлалаа. За тэгээд намайг нэг юм намуухан дуутай муутай гэд хүмүүс маш их бичээдсэн. Гэхдээ тэрэн дээр тайлбар өгөхөд бол тэрийг сайн мэдэхгүй байна. Яагаад гэхээр би охиноо унтуулчаад нөгөө өрөөнд ороод аль болох чимээгүй бичлэгээ хийх гэж үздэг учраас жоохон намуухан дуутай ярьдаг бас байж магадгүй шүү манайхаа. За тэгээд та нар маань лайк дараарай, бас subscribe дараарай. За тэгээд эндээ Facebook пэйж оруулчихъя. Эндээ Instagram оруулчихъя. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.